За сонирхолтой өнөөдрийн мэндийг тооцоолтод хүргэе. Оракслогийн хичнээн влог хийж байна. За өнөөдрийн влогоор бол хоригдлол хэрхэн яаж үүсгэх вэ? Энэ талаар сонирхолтой яриа өргөөлье. За ус хоригдлол гэж юу вэ? Хоригдлол яагаад үүсэх хэрэгтэй? За тэр талаар яриа хэлье. За хамгийн эхлээд хоригдлол буюу хадгаламж гэж юу вэ? Энэ талаар тэр ярилцъя. За амьдрал урт богино хугацааны төлөвлөж болохгүй гэсэн бэлэн мөнгөний хэрэгцээ зайлшгүй шаардлага гаргадаг. За энэхүү мөнгөний хэрэгцээ хангахын тулд хоригдлол хэрэгтэй. Тэгэхээр та амьдралдаа тийм ээ ямарваа нэг ажил хөдөлмөрчлөл байгаа бол ямарваа нэгэн зайлшгүй болон гинтийн зүйл одоо зүйлүүд гарцдаг. За үүнээс шалтгаалаад бид яг хоригдлыг үүсгэх бол шаардлага гаргадаг. За тэгэхээр энэ маань одоо жарнаар өвчин зовлон зүрхт юм уу те ажлаас гаддаг ч юм уу те гихмишлийн юм тэгэхээр ямарваа нэгэн мөнгөний хэрэгцээ зайлшгүй гарах тэр тохиолдолд яг бидний хоригдлол гэж зүйл танд бол яг нэлээд одоо хэрэг болгоно. За хоригдлол гэж юу? За нэг талаас мөнгө өрөнгөө өсөхгүй ч гэсэн таны ирээдүйн санхүүгийн баталгаа болгож. За тэгэхээр хоригдлол гэдэг зүйл маань нэг талаар биднээс гинтийн зүйлүүд хэрэгтэй юм байна. Нэг талаас биднээс яг цаашд ирээдүйн санхүүгийн баталгаа болж өгч явдаг юм байна. За тэгэхээр хоригдлолтой зайлшгүй бол яг хадгаламж бол өөр юм гэсэн яг баг хэмжээний жоох хоригдлыг үүсгэх зайлшгүй хэрэгтэй. За хоригдлын давуу болон сул тал гэж байдаг. За давуу тал гэх юм бол хоригдлол маань хүүгээр өсдөг. За ямарваа нэгэн хүүний банкны хүүгийн талаар хоригдлын талаар ярихад бол ерөнхийдөө банкны хүү 10% байдаг жилдээ. Тэгэхээр та гэртээ магадгүй хадгаллаа гэж бодоход одоо таны мөнгө зөвхөн хэвээрээд ичдэг. Энэ маань нэг талаас үгүй л өрөм байдаг. Тэгэхээр банкнд хадгалвал та жилийн дараа яг одоо 1 сая төгрөг хадгалууллаа гэхэд 100 мянган төгрөгийн ашигтай байж байна. За найдвартай буюу хаях гийг хулгайд алдах зэрэгээс сэргийлдэг. За гэртээ хадгаллаа гэхэд дээр үн кинонд гэдэг чинь хулгай нэрээд ийдсэн тийм ээ. Тэгэхэд бол бас гэртээ хадгалах нь бас нэг талаас одоо гэрт хүн орж ирнэ янз бүрийн хулгай зэлгээ гардаг тийм ээ. Тэр зэрэгээс банк маань банкд хадгалуулчихад илүү их найдвартай байдаг юм. За инфляцаас хамаарч хадгалсан мөнгө энэ чиний алдах нь багасдаг. За ямарваа нэгэн төр мөнгөний ханш унах тэр асуудлаас сэргийлдэг байна. За өөрийн бизнес эрхлэх болон санхүүгийн хэв зэрэг бий болгох. За энэ маань бас яг өөрийн гэсэн бизнес болон санхүүгийн хэв зэрэг маань тодорхой зээл авах яг өөрийн одоо хоригдлолаа барьцааж зээл авах тийм боломжийг бүтүүлдэг байна. За сул тал гэх юм бол хадгаламжийн өгөөж за хэрэглээний зээлээс хамаарах харьцангуй бастай. За 10% гэдэг нь бас яг тийм ч өндөр зүйл биш шүү. За талаас биднес зээл авлаа гэж хэлдэг. Жилийн бол за 20-30%. За бүр ихтэй гэх юм бол яг 35 гэх мэтлэнгээр хаалгаламжнаас гарцаа нэлээдгүй зөрүүтэй. За банкд амхуулсан тохиолдолд алдагдaltaгүй маш том эрсдэлтэй. Тэгэхээр альва банкаа сонгохдоо нэлээдгүй яг нэлээ найдвартай төлөвлөлттэй тийм банк одоо удаан жил ажилласан тасалдгүй үйл ажиллагаа хэрэгсэн тийм банкыг сонгох илүү их эрсдэлгүй байна. За тэгээд өндөр инфляцаас шалтгаалж үн цэн буурах бас хандлага гэсэн байна. За мөнгөний ханшийн өсөлтөөс нэг талаас хамгаалдаг боловч нэг талаас яг та гэрээнд гараа өсгөжраад за ийм хүртэл бол хадгална гэж байна. Яг тэр хадгалсан одоо хугацаанаас өмнө таны одоо хүүг тооцохдохгүй тахалтагдaltaгүй гэсэн тийм боломж бүрддэг байгаа. За өдөр бүр багаар хоригдлол. За хоригдлыг ирэн үүсгэхэд хэд хэдэн арга байдаг. За эхний өдөр 100, дараагийн өдөр 200 гэх мэтлийн өсгүүд байхад та 365 хоногийн турш хоригдлыг үүсгэхэд нэг жилд нийт 6 сая 79 500 хоригдлыг үүсгэх боломжтой. Тэгэхээр нэг талаасаа хоригдлыг багаар эхлүүлээд ихээр дуусгах нь биднээс ялж чадлаа. Тэгэхээр хоригдлыг хүмүүс томоор сэтгэдэг. Зүгээр яг энгийн хоригдлолтой ажил жижигээс эхлэхэд
одоо өдөр тасралтгүй байх зарчмыг баримтлаж өгч хөрөнгөл маань өөрөө өсөж явчихдаг байгаа. За даа тэгвэл энэ жижиг тийм одоо алхмаар туршаад үзэхэд бол буудах байна. За төр зүрийн сэтгэл хөдлөлт тавталгүй. За хөндлөгийн бас нэг тийм хөндлөлийн эсрэг тийм зүйл үүдэг. За энэ маань хэлэхээр яг хүсэл болон хэрэгцээ гэдэг хоёр зүйл. За жишээлбэл төр зүрийн сэтгэл хөдлөлт тавталгүй зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаарлыг хандуулах нь зайлшгүй. За дэлгүүрж явж байгаа те гой зам болоод хараад авчдаг ч юм уу. Тийм бодлол гардаг шүү дээ. За энэ өнөө өнөөх цамцыг үнэтэй тэнцвүүс мөнгийг хадгаламжийнхаа данс руу шууд шилжүүлж. За зүгээр цамцаа авсан гэж тийм ээ. Тэгээд цамцад өрөх тэр мөнгийг хадгаллаа гэд хончны үхээс алдах зүйл бол ерөөсөй байдаг байна. За жишээлбэл биднес одоо яг энэ гоё цамц байна да гэж авъя гэж яцхад л яг авсны дараа нэг 7 хоногийн дараа одоо яг биднес тэр цамцыг хүсэлж буурч шít. Яг тэрний дараа та одоо дахиад хадгаламжнаас мөнгө гаргаад ирэхэд нөгөө чинь бас нэг тодорхой хэмжээний 100 ийм байж илүү кайфтай санагддаг байгаа. За тэгээд бас нэг талаас хүүхэдтэй ч чихэр шоколад тоглоом аяг хитэн яг татгалзаж тохиолдож зөндөө байдаг. За энэ үедээ хүүхдэд үнэхээр чухал хэрэгтэй зүйл эсвэл орондон яг хадгаламжинд нь мөнгө хийх гэж санал болгох зүйл бас яг одоо зөв хвшилт бол оруулах. Илүү дээр энэ санаа олдож за тэг үүний мэдээж хүүхдэд хадгаламжийн ач холбогдлыг нэгэн сайтар тайлбарлаж өгсөн баг шаардлагатай байдаг. За тэгээ хүүхдүүдэд мэдээж бидний бодож байгаас илүү ухаалаг, илүү ухамсартай болсон орны цаг үе. Тэгэхээр л хүүхдүүд ерөнхийдөө ойлгох нь дамжигдмээ. За хэрэгцээ буюу хүсэл гэдэг. За хүн амьдрахын тулд мэдээж зайлшгүй хэрэгцээ бол гардаг. За үүнд эрүүл мэнд, цэврээс хувцас, байр, орон сууц, тавилга гэх мэт. За бас эмнэлгийн тусламж үйлчилгээ, цэглэгаан эдгээр зүйлсүүд зайлшгүй шаардлагатай хэрэгцээ буюу хэрэгцээний төв эд зүйлсүүд зайлшгүй шаардлага мөнгө өрнгийг гаргахаас шаардлага. Гэтэл хүсэл гэж нэг зүйл гэдэг. За хүсэл талаар ерөнхийдөө зайлшгүй шаардлагатай бус боловч хүмүүс худалдаж авах зүгээр л хүсдэг тийм нэр төрлийн бараа. За энэ дээр загварлаг гутал, чихэр, шоколад, рестораны хоол, тоглоом, үнэт гэдгийг үзэр үйлчлэгээ зэрэг байна. За эдгээр зүйлс нь яг тухайн үедээ хөнгөндөө мэдрэмжийг бол төрүүлдэг, авчихсан гэсэн бодол төрүүлдэг. Яг 7 хоногийн дараа, эсвэл сарын дараа зүгээр л одоо яг хий хоосон зүгээр ингээд бабл шиг алга болчихдаг тийм зүйлсүүд байгаа. Тэгэхээр энэ зүйлсүүдээр тухайн акшнда яг өөрийгөө зөв татаад зөв та тэр зүйлсээ илүү хадгаламж руугаа хийснээр танд илүү бол одоо онноо хүлээсээс алдах юм бол байна. За хэрэгцээ хүслийг нэг дор хангаж болохгүй тул хамгийн чухал хэрэгцээ зүйлс яг мөнгөдөө зарцуулах нь зайлшгүй. За үүний тулд яг та гэр бүл болоод чухал хэрэгтэй гэдгийг худалдаж авах хүсэлцүүд мөнгөн бараа эсгийг яг нэлээд тооцоолж үзэх юм. Хэрэгтэй гэдэг нь. За тэгээд хэрэгтэй зүйлсээ худалдаа авсны дараа мөнгө үлдэл яг хадгаламжтай хийгнэл зайлшгүй шаардлагатай. За бэлэн мөнгөөр тодорхой нэг дэвсгэртийг цуглуулах. За энэ маань мөнгөн хөндлөлтийг дэд үүсэх бол одоо их тохиомжтой арга шиг санагцсан. Надад ч гэсэн нэг тийм кейс байгаа. За би өдөрт нэг 500 төгрөг гэд хийгээдэй гэсэн яг тэр маань за сарын дараа 3 сарын дараа нэлээх болцсон. Би бол айгүйх баярлчихсан. За тэгэхээр яг бэлэн мөнгнөөс тодорхой нэг дэвсгэр 100 төгрөг ч 50 төгрөг ч одоо тийм 5 төгрөг нэг дэвсгэртийг одоо цуглуулад хадгалаад гэдэг байн горж ашигласаа ингээд аваад тахад нэг итгэл яг нэг чинь овоо хөрхөн монголчдаг син талтаа байгаа. За тэгээд энэ тохиолдолд альц дэвсгэртийг сонгож болно. За жишээлбэл 500 төгрөг ч бай 1000 төгрөг ч бай. За энийг яг таны өвтөж дэвсгэрт орж ирэх бүрлэгөө хадгаламжийн руугаа шилжүүлээд байхад л яг заавал шил байгаад шилж яг цуглуулж байгаа мөнгөө нэгдхийг гарах өөртөө бас урам авчдаг байна. За тэгээд шилэн дотор юун зарцуулах төлөвлөгөөгөө бичгүүл яг бүр илүү төхөмтэй бол байдаг. За альва хадгаламжийг гэсэн зорилготой биелүүлвэл улам тэр зорилготой хүрэхийн тулд хүмүүс нэрийг хийдэг. Нэг талаас бусад жижиг зорилгууд тэр том зорилгын хажууд арай хүчин мөхс болж эхлээд таа ч яг нөгөө хүсэл бас нөгөө хэрэгцээ хоёрыг ялгаасалгаад сурчна.
За тэгээ худалдаа авах эдэлтийн дүнгээ таймлна, зөрүүг нь шууд ингээ мэдээ байна хадгаламжтай хийчих юм зүг. За та гэрийнхээ үнсийг цуглууллаа гэж бодоход 96,304 болоод та 50,000-ыг уншуулчихлаа. Үлдэгдэл 3,700-аар зүгээр шууд хадгаламжтай хийчих. За тэгэхэд л яг нь зарлага өрөө таймлаад зөрүүг нь хөрвүүлээд байж байгаа. Таны санхүүд нэг хүндрэл нэг хүчрэхгүй. Зүгээр гайвуудынтай хоригдл үсэл харин яг танд дараа жилийн дараа ч юм уу тий нэлээд бас танд өрөөгөөж өгөх болно. За тэгээ баяр ёслолоор гардаг зардлуудаа танаад хадгаламж руу хийх юм бас нэлээд дээр санаа. За тэгээд энэ дээр л төрсөн өдрөө заавал жилгүй тэмдэглэх нь чухлууг юм тий. За энэ дээр гэхдээ зарим жил бүр мөнгөө хэмнээд хадгаламж руугаа хийгээд ирээдүйд өөртөө бэлэглэх ч юм уу тий боломжийн санаа гэдэг садар санах хэрэгтэй. Нэг талаас жил болгон өөрийнхөө өдрийн төсөр хийгээд төлөвлөе тий. Энэ жилдээ нэг арай дарахаа гэдэг дараа жилээр арай гайгүй тийм төлөвлөгөөд орсон юм. Зүгээр. За тэгээ шинэ жилээр сүүжүүлээд таашин засал нүүр бодолт маниггүй гэдэггүй гэж маш их зардал гаргадаг. Харин зарим нэг гоо сарн үйлчлэгээ хийсэн өөрөө хийсэн байх гэж байна. 200-300 мянган төгрөг юмшээ. Хадгаламжинд хийх боломжтой гэх мэтлэн ингээд баг-багаар яг өөрчлөлтөд явах боломжтой байгаа. За өсөлтөд бас таналт хийгээд өөрийгөө хөгжүүлэх боломжтой тийм ээ. За тэгээд хямдралтай худалдаа авалт хийсэн бол зөрүүг нь хадгаламж руугаа бас хийхийг хэлээдгүй үр дүнтэй. За ямарваа нэгэн зүйл худалдаа авах гэж очтол хямдарчсан байх тохиолдолд хаяагаад тий. Тэгвэл хэмжин мөнгөө хадгаламж руугаа хийгээд угаасаа бүтэн нийгэм төлөөд тооцоолоод мөнгө төлөх чинь байсан чи яг танд яг өөртөө сюрприз дараа тий жилийн дараа ч юм уу 3 сарын дараа үсгэд тухайн хадгаламж маань өссөн байх тохиолдол байгаа. За тэгээд тогтмол гаргадаг биш зардлуудаа тодорхой хугацаанд хадгалаад үздэг. Зүгээр за өдрөөр кофе шопоос кофе авч уудаг бол өдрийн хоолны дараа заавал амттай авчдаг тийм ээ. За дараа нь танд татдаг ч юм уу тий. Тэгтэл эдгээр мөнгөнийг тооцоод үзэж явах бас өдрөө болгоны зардал жижиг юм шиг боловч за бүгднгийн нэг жил цуглуулад үзэхэд яг асар их хэмжээний мөнгө байна. Тэгэхээр эдгээр зүйлсийг огтавахгүй нэг жил ч юм уу 2 жил ч юм айсуу нэг за ятгнаа 6 сар болоход танд нэлээдгүй хүргэж мэдрэгдэх болно. За нэг хуримтлуулаад авах юм шиг тийм ээ. Тэгэхэд л яг данс нь магадгүй нэлээд хоригдсон байх юм үзэхгүй. За бас төлөвлөгдөөгүй орлого нэмэгдэх үед хадгаламж руу хийх бас зөв. Ибрэнтээс мөнгө өгчих, бооцоонд ялаад мөнгө авах тийм ээ. За эдгэрийг бол яг тэр үндсэн данс юу хоёртоо хойлоод ирэх. Яг hodсон мөнгөө яг үрлгүүгээр хадгаламж руугаа л хийдэг. Учир нь энэ бол яг төлөвлөгдөөгүй орлого учраас та энэ мөнгө байсан байгаагүй ч яг болох байсан гэдгийг санах хэрэгтэй. За 13 дугаар сарын цалингаа ч юм уу тийм. За хамгийн шилдэг арга бол дансаа хоригдлын үйлчилгээнд яг холбоолох хэрэгтэй. За ингэснээр таны данснаас хоригдлын данс руу сонгосон цаг, тогтмол дүнгийг автоматар шууд орлого шийддэг. Одоо жишээлбэл сар болгоны элизэд төлөвлөлтөд шууд автоматар авдаг шиг яг сар болгоны 14, 15 одоо жишээлбэл 100 мянган төгрөгийг хадгаламжийнхаа данс руу жижигүүлнэ гэж тохиргоо хийчихвэл танд нэг өөрөө шалтгааллахгүйгээр тухайн хадгаламж маань гэж хоригдлогтаад явах боломжтой байгаа. За тэгээ хадгалан гэхээр хамаг дуртай зүйлсээ татгалзаад нэг л сэтгэл ханамж амьдрах биш шиг санагдаж байгаа боловч харин тодорхой зорилготой хадгалвал энэ маань лээдгүй бол том зорилгонд төлөө явж байгаа. За тэгээд том зорилгонд хажууд зүгээр нэг ганц цамцах гэж шоколад юу ч гэсэн санах хэрэгтэй. За тэгээд яг таны та хамгийн түрүүнд хэлээд том зорилгоо тодорхойлох буюу нэг талаар хадгаламжийнхаа зорилгыг тодорхойлох шаардлага гарна. За тэгээд зорилгоо тодорхойлоход таны хадгаламж өсгөхөөс лээдгүй босч сэтгэл санааны нэлээд өсөл анзаарагдана. За бас хадгалахад хүртэл яг илүү урамтай болдог. За тэгээд миний презентацийн анхаарал татсан баярлалаа. За энэ блогийг үзээд та ямарваа нэг ганц үнэлттэй тийм хадгаламж үүсгэе авсан бол миний бодлого зөвлөгөө хэллээ. За анхаарал татсан баярлалаа. Блог хуудастай